За самцан бүгдээрээ өнөөдөр бүгдээрээ Python-гийнхаа 18 дугаар хичээлийг эхлэе. За тэгээ өнөөдрийн хичээлээр болохоор өнгөрсөн хичээлээр болохоор бүгдээрээ ерөнхийдөө класс гэж юу вэ? Тэгээ object яаж хийх вэ? Гэдэг талаар instantiating object гэж үзсэн байгаа. Тэгээ өнөөдөр болохоор бүгдээрээ одоо энэ abstraction, polymorphism, inheritance болон encapsulation гэдгийг нь хэлсэн байгаа. Тэгээ өнөөдрийн хичээлээр болохоор encapsulation-ыг нь ороод тэгээд баг зэргийн library дээр яаж хэрэгэлдэг талаар ороод тэгээд дараагийн хичээлээр болохоор энэ гурван аль нэгийг нь үзнэ. Тэгээд тэгээд тэгэхгүй бол бүгдийг нь ингээд тайлбарлах гэхээр хитрхи ингээд хурдан явчих гад. Тэгээ би бол өнгөрсөн хичээл дээр амласан шүү дээ. Жохон юугүй л болчиход байна. Одоо жохон замбраагүй болчиход байна. Гэхдээ ерөнхийдөө би ингээд одоо хичээл орсон бүтцүүдээ харахаар ер нь айгүй давгүй байгаа гэж бодож байгаа шүү дээ. Та нарт ямар байсан? Тэгээ ерөнхийдөө айгүй гайгүй суур өгч байгаа гэж бодож байгаа. Тийм учраас заримдаа одоо хичээлээс хичээлийн хооронд баг зэрэг өөрчлөгдөх шаардлага гарч байна. Тэгээ мэдээж би 15 болон 6 дугаар хичээл дээр баха нөгөө жишээ орж ирсэн байгаа тийм. Тэгээ тэр жишээнүүд дээр бас сайн ойлгохын тулд нэлээд юм ойлгох шаардлагатай. Тэгээ дээрэс нь энэ object oriented programming чухал ойлголт учраас би тэр одоо орсон жишээг болохоор жоохон хойшлуулаад тавьжээ. Тэгээд бүгдээрээ энийг жоохон жишээнүүдээ үзэж чаад одоо энийгээ жоохон ингэж сайн жишээ машин дээр үзэж байгаа тийм хэдийтэл дээр үзэж чаад тэгээд дараагаар нь би тэр жишээг үргэлжлүүлж хийхээс өмнө array гэж бас нэг сайн жишээн дээр тайлбарлах шаардлагатай гэж бодож байна. Тэрний дараагаар нь бүгдээрээ нөгөө эхэлсэн датагаа дуусгана. За тэгээ өнөөдөр болохоор зөвхөн encapsulation-ыг ороод тэгээд одоо болохоор нэг утгагүй дараагийн хичээл нь орох хаа. Тэгээ саяхан шиг одоо нэг сард байсан шиг би сая шалгалттай байсан учраас ингээд жоохон хичээлүүдийн хооронд жоохон утсан байгаа. За тэгээд өнгөрсөн одоо энэ 7 хоногт би өнгөрсөн 4 дахь өдөр шалгалттай байгаад тэгээд ашгүй шалгалтандаа тэнцсэн байнамаа. Тэгээд ямар ч байсан шалгалтандаа тэнцчихлээ. Нэлээд удаан хэвчээсэн хэвчээ. Тэгээд би ерөнхийдөө ямар шалгалт хийгээд байт юм гэхлээр би физикс гарсан. Цүрэгт тэгээд хөвчлэн физикчд болол дараа нь ихэнх тохиолдолд мэрэгчлээс солих шаардлага гардаг. Одоо сургуулаа дусаад ажил дээр гарангууд мэрэгчлээс солих их хөвчлэн шаардлага гардаг. Тэгээд маш олон тохиолдолд ер нь дараа нь мэрэгчлийн бас одоо шалгалтуудыг хичээлүүдийг хийж авч явдаг. Тэгээд шалгалтуудыг өгч явдаг байхаа. Тэгээд би болохоор санхүү руу орсон. Санхүүгийн эрсдэл рүү миний эхний орсон ажил нь тийм байсан. Тэгээд тэрнийхээ би одоо мэрэгжлийн шалгалтуудыг ерөөхдөө хийгээд явж байгаа гэсэн үг. Тэгээд өнгөрсөн шалгалт нь болохоор ямар шалгалт байсан гэхээр financial risk management, pension and social insurance гэдэг нь болохоор санхүүгийн эрсдлийн financial risk management санхүүгийн эрсдлийн менежмент болон менежмент тэгээд тэрний дундаа нийгмийн болон тэтгэврийн одоо даатгалтай холбоотой даатгалын одоо санхүүгийн даатгалын математик талын одоо хичээл байсан гэсэн үг. Тэгээд тэр хичээлийг хань би шалгалтыг өгсөн. Тэгээд ашгүй тэнцэн байт юм аа. Тэгээ энэ нь болохоор их хвчлэн энэ шалгалтууд нь болохоор их хвчлэн мастер болон бакалаврын одоо хүмүүсийн хийдэг шалгалтууд байдаг учраас тэгээд их хвчлэн математик за ядахта тал нь ч гэсэн тал нь гэх нь математикийн ангийн оюутнуудын шалгалт байдаг учраас бас ихэнх тохиолдолд тийм амархан биш. За тэгээд
Тэгээ энийг болохоор энэ эртлийн мэрэгчлэр тэгээ өмнө яг мэрэгчж зураагүй хүмүүс нь болохоор ажил дээр гарсан хоног хийдэг юм шалгалтууд. Тэгээд одоо ерөнхийдөө бусдууд нь болохоор яг мэрэгчж явж байгаа хүмүүс нь болохоор анханасаа бакалавр юм уу мастертаа хийждэг шалгалтууд. За тэгээ өнөөдөр болохоор encapsulation одоо энэ дөрвийг үзсэн. Тэгээд бүгдээрээ хичээл рүү шууд оръё. Тэгээ юу илээ маргааш нь юу юм бэ штэ. Битүү юм байна. Тэгээд өнөөдөр би амжвал видеого эдитлээд гацхан амжихгүй бол маргааш битүүнээр одоо энэ видеонд гаргахаа. Тэгээд сар шинэ мэнд хүргэе. Сайхан шинэлээрээ. За тэгээ бүгдээр хичээл таарай. За тэгээд би одоо эдрийг тайлбарлана гэсэн тийм. За энэ дээр болохоор би аль хэдийн нэг юм класс биччихсэн байна. Өнгөрсөн хичээлдээ би класс юу вэ гэж орсон байгаа. За тэгээд encapsulation гэдэг нь болохоор ерөнхийдөө доторх одоо класс доторх мэдээллийг одоо ямар нэгэн мэдээллийн өгөгдлийг нуух зорилттой гэсэн үг. Тэгээд тэрийг нь одоо амархан ороод тэгээ өөрчлөөд авах боломжгүй гэсэн үг. Тэгэхээр энийг нь болохоор эхний ээлжинд мэдээж хэлбэраар эхлээд яг яадаг гэдгийг тайлбарлаа. Тэгээд дараа нь ямар тохиолдолд хэрэглэх вэ гэдгийг ингээд тайлбарлаа. За тэгээ ерөнхийдөө encapsulation болохоор одоо би өнгөрсөн хичээлдэр нөгөө класс болон object гэж тайлбарсан байгаа шүү дээ. Тэгээ би энэ дээр нэг юм класс биччихсэн байна. Тэгээд ерөнхийдөө init дээр болохоор би энэ нэг balance гэдэг variable-ыг тодорхойлсон байна. Тэгэхдээ энэ variable-ыг тодорхойлохдоо би арай жоохон онцгойгоор эхэлсэн байна. 2 зураас тий одоо self гэж тэгээ 2 зураас 2 дагуур зураас тэгээ balance гэд тэгээд одоо энэ өгөгдлийг дотор нь хадгална гэсэн тийм байна. Тэгэнгүүтээ deposit гэдэг метод хийсэн байна. Тэгээд энэ дээр болохоор бас нэг параметр авдаг. Одоо нэг гаднаас дата авдаг. Тэгээд тэрэн дээр болохоор өмнөх бидний нөгөө нэг баланс доор зураас баланс гэсэн одоо хувьслагч дээрээ нэмэх нь энэ одоо энэ нэмэх тэнцвэг гэхээр те энэ тоог энэ одоо баланс гэсэн өмнөх variable дээр нэмж яана гэсэн үг. Гэсэн ийм функц бичсэн байна те. Тэгээд энэ нь болохоор класс одоо objective болохоор deposit гэсэн юу болдог. Метод болдог те. Метод гэдэг одоо монгол акцентээр англиар метод гэж хэлдэг шүү дээ. Би метод гэдэг явж монголоор ч тоочоос. Тэгээд дараа нь болохоор ийм функц бичсэн байна. Get balance гэдэг чинь болохоор deposit гэдэг чинь мөнгө оруулах хийх гэсэн үг шүү дээ. Тэгээд get balance гэдэг нь болохоор одоо миний юуны дансны тоог харуул гэсэн утгатай. Get balance гэхээр бид тэрийг ингээд гаргаж хармаар гэсэн үг. Тэгээд энэ функц нь юу гэдэг гэхээр шууд return self balance. Одоо бидний одоо баланс дээр хадгалагдсан нэгт тоог return гаргаж эргүүлж өгөх тийм функц гэсэн үг. Тэгээд энэ функц чинь болохоор метод болж байгаа тийм. Банк аккаунт гэсэн функц юуны классын метод нь болж байгаа гэсэн. За тэгэхээр одоо би нэг ямар нэгэн аккаунт нэ. Тэгээд тэр аккаунт дээр болохоор банк аккаунт. Тийм банк аккаунт гэд. Тэгээ өнгөрсөн нөгөө хичээл дээр нэг хүн нөгөө энэ AI айгу саадалаад байна гэсэн шүү дээ. Тэгээд энэ доор нь байгаа мэлхий шиг мөксөн. Энэ чинь Copilot гуулна. Тэгээд энэ нэг энэ чинь нөгөө нэг энэ дээр нь байгаа хоёр юм мэлхий биш энэ юу пилотны одоо нисгэгчийн дээр үеийн нисгэгчийн одоо ингээд ил явчихдаг нисгэгчийн нүднийх шилэн гэсэн үг те дээшиг ингээд тавьсан. Тэгээд нүд нь энэ доор байгаа. Тэгээд нөгөө нисгэгч учраас бас энэ дээр чихний хамгаалалтай байдаг те. Ийм байгаа байхгүй. Copilot цогтой нисгэгч гэсэн утгатай. Тэгээ энэ дээр нь харин айгу амархан байсан байна. Энэ дээр нь дараал тэгээ 5 минут тэгээ хэдэн минут одоо бас нүүцлэгээ
шийдчихэж болт юм байна. Айгүй бол бүр унтрааж болдог байх л та. Энэ нэг нэрээс хараагүйсэн. Бэлхий шиг ингээд ингээ харсан чинь энэ дээр үгүй байна. За тэгсэн чинь энэ дээр би болохоор одоо бид нар болохоор ганцхан хувьсагч оруулж болж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хувьсагчаа би одоо энэ дээр одоо ямар нэгэн банкнд мөнгө, банк аккаунтаа мөнгө. Ингээд бид нар одоо нэг обжекттай болчихлоо гэсэн үг тийм. Тэгээд одоо обжекттай болчихлоо гэсэн үг. Тэгэнгүүтээ одоо болохоор бүгдээрээ аккаунт ч юм болохоор бидний обжект нэгаа тэгээд deposit гэдэг методыг ашиглаад мөнгө нэмжээ тийм. Тэгэхээр энэ чинь болохоор бас ердөө банкны дотроо одоо ганц л нэг л variable бас авдаг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн тоо нэмж би мөнгө. Ингүүд ингэсэн. За бүгдээр одоо юугаа яа? Get balance ашиглая. Тэгэнгүүт аккаунт ч болохоор бидний object байгаа. Тэгээд get ингээ хаа. Тэгтээ энэ чинь болохоор ерөнхийдөө юу яана гэхээр return гэсэн үйлдэлийг хийгээд бидэрт доторх тоог нь эргүүлж өгнө гэсэн үг. Тэгтээ энийг арай принтлэхгүй яагаад гэхээр бүгдээрээ print гэсэн үйлдэлийг энд одоо нэгэн газар бичих байх учраас заавал print гэж бичнэ. Тэгж байгаа. Тэнгүүт 150 гэж гаргаж өгч байгаа тийм. За тэгэхээр энэ дээр юу болсон гэхээр яагаад одоо encapsulation болохоор одоо encapsulation болохоор юугаар онцлог байгаа юм гэхээр бид нар хэрвээ одоо энэ дээр int get тэгээд account get тэгээд balance гэх юм бол энэ нь болохоор алдаа заана. Яг тэгэхээр энэ нь болохоор ер нь гаднаас шууд одоо ийм одоо нэмэлт одоо методгүйгээр энэ метод нь болохоор бидний энэ тоог нь эргүүлж ингэж return нэгээд байгаа тийм. Тэрнээс биш ийм методгүйгээр бол шууд энэ variable одоо хувьсагч руу хандах боломжгүй л гэсэн үг. Одоо энэ нь болохоор алдаа заа. Тий, account balance гэдэг attribute error bank account object has no attribute balance гэж юм тий. Энэ нь болохоор уул нь бол байгаа. Гэхдээ энийг нь болохоор гаднаас нь одоо орохыг хоригдж байгаа. Одоо энэ variable-ыг нь болохоор хэрвээ ингэж encapsulation хийж нуугаг байсан бол гаднаас нь ороод одоо жишээлбэл account гэж бичээд тэгээд balance гэд тэгээд энийг нь өөрчлөх боломжтой гэсэн үг. Харин энийг encapsulation маягаар хийсэн байгаа учраас би энэ анхнаасаа энд өгсөн бид нар анхнаасаа энэ query хийсэн зохион бүтээсэн гэдэг ерөнхийдөө анхнаасаа нэг юм дата одоо аккаунт хийсэн тохиолдолд энийг өөрчлөх боломжгүй. Одоо гаднаас нь ороод өөрчлөх боломжгүй болдог. Тэгээд доторх одоо ямар нэгэн методын тусламжтайгаар л өөрчлөх боломжтой. Одоо тийм боломжтой эсвэл харах боломжтой. Тэрнээс ш гаднаас нь шууд харах, шууд юу яах өөрчлөх боломжгүй гэсэн үг. Тэгэхээр одоо жишээлбэл ямар нэгэн хүний одоо салин байлаа гэж бодъё тий. Тэгээд салин гэд хадгалсан байлаа гэж бодоод одоо тэгээ энэ дотор нь тэ хэрвээ дагаж дугаараас сайлраг гэд тэд гэд ингээ хадгалсан байлаа гэж бодоод одоо ямар нэгэн обжекттэй тэнгүүд дараа нь энэ сайлраг болохоор ямар нэг юм гэд ингээ дураараа өөрчлөх боломжтой гэсэн үг. Тэгээ Python-гийн нэг онцлог нь болохоор Java болон C++-аас жоохон өөр юм нь encapsulation-гийн одоо жоохон өөр юм нь болохоор юу гэхээр одоо жишээлбэл account гэдэг тэгээд доор зураас одоо энэ нөгөө классын нэрийг бичэн bank account тэгээд доор зураас бичээд balance гэж нэвтрэх боломжтой. Баланс гэж одоо энэ таарууга нэвтрэх боломжтой байдаг нь. Харин Java болон C++ дээр болохоор энэ одоо энэ нэг шууд ингэж одоо өөрчлөлттэйгээр ингэж ямар ч
нэвтрэх боломжгүй байдаг. Тэрний Java болон C++ хэлнүүд дээр болохоор илүү хатуу байдаг. Python дээр болохоор ийм боломж байдаг байна. Гэхдээ энийг нь болохоор ерөнхийдөө зөвлөдөггүй. Гэхдээ ерөнхийдөө ийм арай жоохон зөөлөн байдаг. За тэгээ бүгдээр ингээ харчих юм бол за энэ дээр ямар нэг юм болчихлоо. Тэгэнгүүт бас 150 гэдэг одоо би өмнө нөгөө энэ дээр 150 гэсэн тэрнийхэн дараа нь дахиад 150 гэдээ гараад ирлээ. Тэгээд энэ Python дээр болохоор арай зөөлөн байдаг байна. Ийм байдалтайгаар ингээд одоо энэ variable руу нэвтэрч орч болдог байна. Харин юун дээр бол Java болон C++ дээр бол болохгүй. Тэгээд хэрвээ одоо хөгжүүлэгч байх юм бол бас нэг одоо ерөнхийдөө юм байдаг байна. Одоо Python дээр одоо жишээлбэл би ингээд баланс гэдэг чинь бол одоо яг variable шиг одоо энэ дээр тийм энэ дээр би одоо нэг доорзораас баланс салаар гэжтэй жишээлбэл одоо нэг л доорзораас те салаарыг гэх юм бол салаар тэгээ салаарыг гэх юм бол ерөнхийдөө салаарыг гэх юм бол ерөнхийдөө энийг болохоор бидний нөгөө өмнөх хичээл дээр үзсэн шиг жирийн variable шиг ерөнхийдөө нэвтрэх боломжтой. Гэхдээ девелоперууд болохоор хэрвээ нэг юм зураастайгаар ингэж тодорхойлсон ямар нэгэн variable-ыг тодорхойлсон байх юм бол чи хийж байгаа юм маш сайн мэдж байгаа бол энийг өөрчлөөрэй, тэрнээс бол бити хүрээрэй гэж ерөнхийдөө яг нөгөө жирийн variable очих бол ингээ гаднаас нь өөрчлөх боломжтой. Жишээлбэл аккаунт цэг 50 доор зураас салаарыг гээд би одоо энэ дээр өөрчлөлт хийх боломжтой боловч одоо тэгээ 50 гээд 60 гээд өөрчлөх боломжтой боловч ерөнхийдөө эхлээд доогоор зураас тавьсан байгаа бол энэ маш чухал юм. Тэгээд ерөнхийдөө хөрөхгүй байвал зүгээр. Тэгээд юм хийж байгаа юм маш сайн мэдж байгаа бол энийг өөрчлөх боломжтой шүү гэсэн үг бодохтой юм байна. Тэгэхээр би та нарт юу гэж хэлсэн бэхээр одоо ерөнхийдөө нөгөө library дээр яаж хэрэгэлдэг талаар тайлбарлана гэдгсэн шүү дээ. Тэгээд library дээр болохоор энэ encapsulation одоо доор зураас тэгээ энэ variable болохоор маш цөөхөр хэрэгэлдэг. Тэгээд харин доогоор зураас энэ salary одоо энийг нь болохоор илүү ихээр хэрэгэлдэг. Яг тэгэхээр доогоор зураас balance гэдэг нь болохоор энэ name angling гэсэн хэтэрхий strict одоо хатуу ингэж одоо хатуугаар одоо ерөнхийдөө ерөөсөө өөрчлөх боломжгүй байдаг учраас Python болохоор ерөнхийдөө тиймэнд нэг тийм дуртай биш юм байна. Тэгэхээр хэрвээ ямар нэгэн library гэдэг чинь ерөнхийдөө маш олон төрлийн юмнууд байгаа шүү дээ. Маш олон төрлийн юмнууд ингээд холиод тэгээд ерөнхийдөө энэ library болохоор ийм төрөл ингээд байж байгаа. Тэгээд янз бүрийн функцүүд байгаа, янз бүрийн бодвол классууд тэгэл янз бүрийн константууд ч юм уу тэгээд маш юм кодны цуглуулга байгаа. Тэгээд тэрэн дундаа хэрвээ классыг ингээ ашигласан байх юм бол энэ доогоор зураасыг нь болохоор их ашигладаггүй байх нэ. За тэгээд ихэвчлэн одоо энэ доогоор зураас тэгээд одоо жишээлбэл variable-ыг нь болохоор хувьсагчийг нь болохоор ашигладаг байна. Тэгээд бас нэг ийм байдаг одоо жишээлбэл ямар нэгэн класс хийжлээ гэж бодоход одоо энэ нөгөө нэг методных нэр нь бас нөгөө нэг public болон internal гэж байдаг байна. Тэгээд энэ нөгөө доогоор зураасаар эхэлсэн болохоор яг түрүүний өмнөх хувьсагч дээр ярьжсэн шиг энэ доогоор зураасаар эхэлдэг. Тэгээд variable-ийн нэрийг ингээд бичсэн шүү дээ. Тэрэн шиг одоо ерөнхийдөө метод нь болохоор бас одоо ийм юугаар эхэлдэг. Одоо доогоор зураасаар тэгээд ерөнхийдөө одоо variable хувьсагч байна уу эсвэл ийм методч байна уу хэрвээ ингэж эхэлсэн байх юм бол мэдээж миний түрүүний хэлсэнчлэн
энийг нь болохоор өөрчлөх боломжтой, жирийн variable шиг өөрчлөх боломжтой, харин ерөнхийдөө бол энэ дээр энэ нь бол доторх одоо library байлаа гэж бодоход library-ийн доторх үйлдэлт нь хэрэгтэй. Одоо доторх функцэд нь хэрэгтэй ерөнхийдөө гэсэн утгатай. Тэгээд энэ нь одоо иймэрхүү зүгээр ингээд доогоор зурааскоор хэрэгэлсэн болохоор public. Тэгээд public тэгээд тийм учраас энэ хувьсагч байна уу эсвэл метод байна уу, энэ нь болохоор ерөнхийдөө public шууд ашиглах гэж ийм convention байт юм байна. За тэгээд эдрийг болохоор би vintage мэддгүйсэн, би хөгжүүлэгч биш учраас тэгээд ерөнхийдөө эдгээр зүйлүүдийг нь болохоор нэмэлтээр нэлээд харж байгаа. Би өөрөө сая харж судлаа. Тэгээд ерөнхийдөө ийм байдаг юм байна. Тэгээд хоёр доогоор зураастыг нь бол маш их хэрэгэлдэггүй юм байна. За тэгээд өнөөдөр болохоор бүгдээр ерөнхийдөө одоо энэ encapsulation гэдэг юмны талаар орлоо. Тэгээд ерөнхийдөө энэ нэг encapsulation гэсэн юмнуудыг болохоор ихэнх хэсэгтээ одоо ямар нэгэн data analysis ч юм уу хийж байгаа тохиолдолд бол шууд хэрэгэлдэггүй. Ерөнхийдөө бол нэлээд ингээ математик data analysis янз бүр юм хийхэд бол их хэсэгтээ бол ерөөсөө хэрэглэх шаардлага байдаггүй. Гэхдээ ерөнхийдөө анханасаа үзчихсэн, тэгээд ойлгочихсан байх юм бол ерөнхий хэд их одоо abstract одоо хийж байгаа кодыг биш. Тэрийг хэд их abstract болгоод байдаггүй. Тэгээд жишээлбэл ямар нэгэн library, тэгээд library методуудыг ашиглаа гэж бодоход энэ цаана иймэрхүү юм байгаа шүү дээ. Ерөнхийдөө ойлгомжтойгоор арай жоохон интуитивтэй им гоё ойлголттойгоор код бичих боломжтой учраас тэг хэрэглэж байгаа тэр юмнуудаа ерөнхийдөө цаана юу агаад байгаа нэг юм хийсвэр юм биш, цаана юу байгаад байгаа гэдгийг ойлгох боломжтой учраас хэрэгтэй учраас би одоо орж байгаа шүү. Тийм болохоор ямар ч байсан энэ хичээлүүдээ бүгдээрнгийг нь ойлгохыг хичээгээд яваарай. За тэгээд дараагийн хичээл дээр бүгдээрээ уулзлаа. Баярлалаа.